За та бүхэн өнөөдрийн мэндийг хүргье. Тэгээд Монгол улс дахь хүний эрх хэрэгчлөөний байдлын талаарх илтгэл өнөөдөр улсын их хурлаар орж ирж байна. Энэнд манай их хурлын гишүүд бас ач холбогдол өгж нэлээдгүй бас санал санаачлагтай байгаад нэх баяртай байгаа. Сүүлийн үед яг нэг үгүй хэлэхэд бас энэ хүний эрх хэрэгчлөөний асуудал бол нэлээдгүй хаягдсан. Энэ илтгэл мөн нэг үе бодоход бол бас харьцангуй энэ итгэлд бол ач холбогдол өгдөг болсон байна. Энэ бол маш цаашаалтай. Тэгээ энэ хүү илтгэлийг одоо 6 бүлэг сэдвийн хүрээнд бэлтгэсэн байна. Тэгээ энэс бас нэг аргагүй нэг анхаарал татж байгаа сэдв бол энэ захин технологи ашиглан үйлдэгдэж буй гендерт суурилсан хүчирхийлэл гэж. Өнөөдөр бид бүхэн захин ертөнцид алхам тутамдаа гэмт хэргийн хохирогч болж байгаа. Тэр дундаа хүүхэд багчууд. Миний өнөөдрийн асуух гэж байгаа асуулт захин ертөнцид үйлдэгдэж байгаа гэмт хэргийн хэдэн хувь нь насанд хүрээгүй бага насны хүүхэд хохирогч болж байна гэж нэгдүгээр асуулт. Хэдэн хувь нь? Тэгээд хоёр дахь асуулт үүнээс хэдэн хувь нь шүүхээр шийдэгдэж байна гэж асуумаар байна. Гурав дахь асуудал соён гэгэрүүлэх чиглэлээр нарийн бас төлөвлөгөө гарсан байдаг бах. Тэгээ энэ соён гэгэрүүлэх төлөвлөгөөний яг хэдэн хувь нь энэ захим ертөнцид үйлдэгдэж байгаа тэр дундаа бага насны хүүхд рүү чиглэсэн ажил байдаг вэ гэсэн эдгээр гурван асуултанд маш тодорхой хариулт өгөөч. За хариулт өгье. Ажлын хэсгийн 9-р микрофон. За Атганбаяр гишүүний асуултанд хариулъя. За тэгэхээр Монгол Улсын их сургуулийн гендер судлалын төвөөс бол судалгаа хийсэн байдаг юм байна лээ. Энэ судалгаанд нийт 6-аас 12 дугаар ангийн 18,044 сурагчдыг бол хамруулсан. За эдгээрээс одоо сурагчдаас 9.9% нь буюу 1786 хүүхэд садар самуун зураг бичлэг илгээх үйлдэлийн хохирогч болсон гэж. За 6.8% нь 1226 хүүхэд бэлгийн сэтлэр хүүхэдтэй холбоо тогтоох одоо энэ үйлдэлийн хохирогч болсон. За 5.9% буюу 1064 хүүхэд секс илэрхийлэл бүхий дүрс бичлэг хийх түгээх энэ одоо үйлдэлийн хохирогч болсон. За 5.5% нь 900% буюу 992 хүүхэд бэлгийн амьдрал бэлгийн зан үйлээр шүүмжлэх доромжлох ийм одоо үйлдэлийн хохирогч болсон. За 5.4% нь 900% буюу 974 хүүхэд бол бэлгийн сэтлэр сүрдүүлэх ийм одоо үйлдэлийн хохирогч болсон. За 5.4% буюу 974 хүүхэд бол бэлгийн дур таашаал авах зорилгоор зураг авах, бичлэг хийх хүчирхийлэлд өртсөн гэдэг ийм хариулт өгсөн. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийн одоо энэ өртсөн байдал нь хохирсон байдлыг бол шалгасан хэсэг нь бол одоо тодорхойгүй. Өөрөөр хэлбэл эдгээр хүүхдүүд өөрсдөө гомдол бол гаргаж байгаагүй гэсэн үг. Гаргасан байхыг бол үгүйсэхгүй. Гэхдээ ямар ч хэлсэн 12 наснаас ахуулаад хүүхдүүд бол хүүхэд багчууд маань энэ хүчирхийлэлд өртөх энэ явдал бол гараад эхэлсэн явцсан байна гэсэн үг. Тэгэхээр энийг бид нэр одоо үндэслэж энэ бэлгийн боловсрал өөрийгөө болон бусдыг хамгаалах энэ урдсан сэргийлэх энэ чадвах мэдлэгийг олох бол хэрэгцээ шаардлага байна. Олох шаардлагатай гэж харж байгаа. За Ахнагийн Атганбаяр гишүүн тодруулжсоё. Сая энэ тоо баримтууд бол маш их зүйлийг хэлж шээ. Энэ бол одоо маш эмгэнэл, маш том эмгэнэл. Тэм учраас бид бүхэн цаашдаа энэ чиглэл рүү бол нэлээд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага бас байгааг одоо энэ тоо баримтууд хэлж байна гэж үзэж байна. Энэ илтгэлд одоо би нэг абзацыг энд бүр зориуд уншиж өгье гэж бодож байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн механизмаас захим технологи ашиглан
гендерт суурилсан хүчирхийллийн хор уршиг өсөн нэмэгдэж байгаад онцгой анхаарал хандуулж улс орнуудыг хууль эрх зүйн орчноо сайжруулах, соён гээгэрүүлэх арга хэмжээгээ өргөжүүлэх, хохирогчд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхийг зөвлөж байна гэж нэгдсэн үндэсний байгууллагаас ийм зөвлөмж өгсөн байна. Тийм учраас энэ илтгэлийн ард дээр улсын их хурлаас За үг хэллээ. Пүрэвжийн сайн зэрэг гүшүү асуулт асууж үг хэлье. хэлээд.